Амарлын өдөр минь. За өнөөдөр чинь бүрхээд бороо орох гэж байгаа юм шиг. Өнөөдөр байна. Гадаа ер нь нэлээд дулаахан байна. Үүдний ам цаашиж хөхүүрийн ам наашилнаа гэдэг шиг. Ингээд нэг дулаархлаар хавард өгч байгаа гэж бодлохлаар сэтгэл санаачсан цаанаас нь сайхан байна өө. Сайхан байна шүү дээ. Амьдрал тэгээ ямар ч асуудал байсан тэгээд шантрахгүй зогсохгүй тэгээд ард нь гарч л байгаа юм да. $25 оны сүүл 26 оны эхний өдөр бол манай гэр бүлийн хувьд бол нэлээд явдалтай л байсан. Ер нь 7 сарын сүүлдээс хойш бид манай гэр бүлийнхэн бол нэлээд юм туулсан шүү дээ. 7 сарын сүүлдээс хойш ерөнхийдөө 26 оны 1 сар хүртэл нэлээд их юм туулж тэрнийг ард гарсан да. Асуудалгүй амьдрал гэж хаана ах вэ? Асуудал болгоны ард гарнаа л гэж. Тэгж явахгүй бол тэгээд халираа шантраал зовлон яриад гомдол яриад гоншгоноо дэвэл яаж амьдрах вэ? Амьдрч угаасаа л ерөөсөө асуудал юм билээ шүү дээ. Тэгээд ойлгочихвол ер нь зүгээр юм билээ. Амьдрал юу юм? Амьдрал бол зүгээр л асуудал. Нэг асуудлын ард нөгөө асуудал нь байж л байдаг. Олон асуудлуудыг шийдэж явсаар агаал тэгэл орчлон орхиндоо гэж байгаа шүү дээ. Тийм л байд юм бэл. Хамгийн гол нь энэ асуудлыг хинтээ давах вэ гэж. Энэ түмэн асуудлын ард хинтээ зүг байх вэ гэж. Хинтээ хамтарч давах вэ гэдэг. Тэр чинь л одоо хайр ижил гэдэг шүү дээ. Хайр ижил гэдэг маань биднээсийн асуудал бэрхшээлтэй хамт байдаг тэр хүнийг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс хайр ижил гэдэг бол одоо юу гэдгийг зүгээр нэг юм хүний дур хүслийн хамтрагч биш шүү дээ. Биднээсийн залуу насны сонголтод ер нь ихэнх нь тийм байдаг. Бид нар энэ сэтгэлээ хуваалцах хүн гэхээсээ илүүтэйгээр сэргээ хуваалцах хүнийг хайгаад байдаг. Тийм учраас ийм гоо сарны сонголт хийгээд байна шүү дээ.
сэтгэлийг хуваалцна гэдэг бол өөр зүйл шүү дээ. Сэтгэл хуваалцахад бол тэр хүний тэр нүүр царай бие бэлхүүс хамаагүй шүү дээ. Сэтгэл хуваалцахад тэр үзэл бодол мөн чанар хамаатай зүйл шүү дээ. Залуураас нь бид энэ сэтгэлээс илүүтэйгээр сэргээ хуваалцах гад сексээ хуваалцах гад ингээд гоо сайхан хайгаад байна шүү дээ. Гой хүн. Тийм гой залуу, гой хүүхэн гэж. Энэ маань бидний амьдралын хамгийн том алдаануудын нэг. Тэр алдааг бий хийж явлаа. Ер нь бол энэ дааж одоо энэ амьдралын хуулийн дэм юм байхгүй юм л та. Ер нь бол энэ гэрлэлтийг 40-с хойш наснд хийвэл гомн зөв сонголт болно шүү. Гэрлэлтийг 40-с хойш наснд хийдэг бол айхтар алдаа мадаггүй зөв сонголт хийх байхгүй. Тэрнээс өмнөх насндаа хүмүүсийг тань. Үнийг сайн тань. Сайн муу, сайхан муухай. Царайны сагнаар сайсэлдгүй маа гэдгийг сайн мэдээд ав. Тэгээ сүүлийн үед гэж бодож шүү дээ. Эхлээд сайн хүнээ таних хэрэгтэй байна гэж. Хүнийг яаж таньдгийг? Хүнийг уншаад сонсоод таньдгүй юм байна. Хүний сайныг хандлан байж, хүлний сайныг унан байж гэж монголчуудын энэ зүүр өгнөд үү? Яг нэг голоор нь авсан байгаа байхгүй юу? Тэгээ сайн муу янз янзын усуудаа айлуулгаар их уулзаж учирч. Тэгээ тэр гэрүүл ахуйгаа сайн бодоод хамгаалтаа сайн гэдэг унтаж хөвдөж. Буруу юм биш. Ер нь бол буруу юм биш. Унтаж хөвдөж тэгж ингэж. Тэстэ биеэрээ сэтгэлээрээ бүх юмаа сайн мэдж авах хэрэгтэй. Айгуу сонирч тэр юм. Хүнд энэ сэтгэл нийтлэхээс гадна бас нэг секс нийтнэ гэж нэг юм байдаг шүү дээ. Нэг сайхан үнтэй сууцаа хойно ингээд ар өврөөр нь яваал тэгэл биенээсээ холдож хөндөрөөд ингээд гэдэг усад байж та харахад бол зөвхөн нүдээр харахад нэг сайхан ус бол одоо ийм сайхан үнтэй идэр гэж ярьдаг. Тэгсэн чи сэтгэл тахаас гадна бас секс таарна гэж нэг юм байна шүү дээ. Тэгсэн мөртөө ингээд нэг царай зүсэн ч гавихгүй, би хаанч гавихгүй, нэг үнтэй болохоор салж хагацхгүй ингээд наалтсан байдаг. Гэхдээ таарад байна шүү дээ. Тэгэхээр ер нь бүх хүмүүстэй энэ биднэрийн бүх юм таарж идэх гэсэн юм байдаг юм байна л да. Санаа сэтгэлээс гадна би махад бас таардгүй юм байна. Тэгээ болох болохгүйгээ сайн мэдэх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол хамаагүй хөөсрөөл яа энэ хоолой тараад очив. Хитгэх дэрвэл дэгдэл нэг тийм дэгдэн шүү дээ. Яста нэрэ хайр дурлал мөнх 100 жилийн амьдрал үхэн үхтлээ чамтай хорвоогийн хамгийн сайхан өдрөг. Одоо иймэрхүү өгнүүд чинь бол ер нь залуу хүний л үг шүү дээ. Хорвоогийн хамгийн сайхан хүн мөн өдрөг. Өдөр хорвоогийн хамгийн сайхныг одоо яаж мэдээд байна вэ? Хорвоогооч мэдэхгүй байж. Залуу байхад бид нэр хорвоогийн сайхныг бодгоо хорвоогооч мэдэхгүй шүү дээ чинь. Амьдрал гэж юу вэ? Амнас гэж юу вэ? Ажил төрөл гэж юу вэ? Авиач чадвар гэж юу вэ? Би энэ олон юмнуудын аль талд нь хаах нь явж байна? Надад ямар юу байх вэ? Би яаж амьдрах вэ? Ямар боломжтой вэ? Юугаач мэдэхгүй байж өөрийгөө мэдэхгүй байж хүний хорвоогийн ганцыг мэдчихсэн явж гин гэдэг чинь бол амар тэнэг асуудал байхгүй юу? Өөрийгөө мэдэхгүй. Юу хийж яаж амьдрах вэ? Надад ер нь ямар хүн таарах уу гэдгийг юус огт мэдэхгүй байж хүний сайхныг мэдсэн явна гэдэг бол энэ залуу хүний тэнэгдэл байхгүй. Хороогийн хамгийн сайхан хүн шүү гэдэг ч юм гээл.
Сайхан штэ. Яг тэгээд магадгүй ер нь бол магадгүй биднээс энэ нэг юм тэнэг залуунаас биднээс хамгийн энэ ой уу бах. Заримдаа бодлоо тийм байт. Эхнээсээ ухаантай байвал юм сонирхолгүй байна шүү дээ. Бүх юмыг ойлгодог ухаардаг байвал юм чинь сонирхолгүй. Яг л мөн чанарыг мэдээд шүү дээ. Юу ч ойлгохгүй тэнийг мулгуу ах чи ер нь биднээс амьдралыг их гой хөгжилтэй болгоод юм шиг байгаа шүү дээ. Хөгжилтэй, дурсамжтай, тэр алдаа оноо тэр хуурдаж хөлөгтүүлдэг, барьдаг. Тэр чи одоо биднээс амьдралыг чинь өөрөө их гой өрнөлттэй болгодог, дурсамжтай болгодог. Ер нь хүмүүсийн алдаа бол амьдралыг айгүй гоё юм дурсамж дүүрэн болгоод юм байна. Бид нар чинь жаргалтай үе биш, алдаатай харамсалтай үеэл илүү их дурсаж байгаа шүү дээ. Жаргалтаанаас бол бид нэг дурсдаг шүү дээ. Уусан идсэн цэнгсэн хөрснөө нэг дурсахгүй. Бидээс нэг бол гомдсон, цөхөрсөн, хаширсан тийм юмуд маань санаанаас гардаг шүү дээ. Насан турш сэтгэлд уяатай байждаг. Тэгэхээр тэр ухаардыг чинь тэр залуунаас авчирдаг юм байна л та. Залуу нас л тийм юм ухаарлыг тийм зүйлийг биднээс сэтгэл үлдээдэг юм байна. Тэгээ залуу ахта ухаантай байвал тэгээд эн чинь тэр гоё дурсамжнуудыг бүтээж чадахгүй юм. Тэгээд энэ амьдралын жоохон ард нь гараад ирэхийн цагтаа хүн гэж юу вэ гэдгийг жоохон мэдээд эхэлдэг юм байна дөө. Одоо ер нь өөрийгөө чөлөөлж өөр юмд найддаг энэ нас руугаа ирж ах шиг байна өө. Ээжи маань бурхандаа залбир суух юм да гэж нэг үг маань одоо над дээр ирж ах шиг байна. Одоо нэг хувь зайд нь даатгах гэж нэг үг байна шүү дээ. Хувь зайд нь даатгана гэж. Одоо нэг тэр юу руугаа орж ин дөө би. Төрөв шаналгаа болиё гэж байгаа. Альва нэг юм төрөв шаналж одоо маш олон жил явлаа. Одоо тэгэл эх жил яах вэ? Энэ хүүхдүүдийг яах вэ? Тог заглагааны яах вэ? Одоо ингэж юм энэ сэтгэлийн энэ дарамтнаас одоо өөрийгөө чөлөөлё. Тэрдэргүй миний хувь тавилангийн эзэн өөр юм байгаад байгаа юм чинь. Миний хувь тавилан чиглүүлдэг, заадаг, зааварладаг юм өөр юм биш, далдын нэг юм байгаад байна. Тийм учраас одоо тэр нь даатах ёо, тэр нөхөрт одоо чи ажиллаа хийх гэж. Одоо би зүгээр чиний заавраар явъя гэж. Одоо жишээлбэл ажилдаа явж байхдаа за өнөөдөр одоо ямар усуд байгаа бол яаж барих уу, ийх үү гэдэг тэр тухай бодохгүй гэсэн үг. Тэгээ зориод ирсэн өмнөний байрна. Тэгээд яг хүн ирэхгүй бол тэрэлвэз, хүн ирүүл тэрэлвэз. Амьдралын тухай ч гэсэн одоо тэгж бодъё. Одоо яг өөрийгөө амраад сурах гэж. Манайгаа ч гэсэн олон улсад бас өөрийгөө амраад сураарай гэж. Та бүхэнд бас захимаар байна. Өөрийгөө амраад сураарай. Зарим юм тэгээд тэр хувь зайд нь даатахад орих. Болдох бол болно биз. Болохгүй бол тэрэлвэз. Цаг нь болохоор болно. Цаг нь нэрээг бол болохгүй шүү дээ. Болохгүй юм болох гэж зүтгээл ингээд стрессээс бухимдаад сүүл дээрээ өөртөө ч уурн хүрээд хүнд ч уурн хүрээд ингэж зовж байгаа зүгээр түүг. Тэгж боддог болж байна. Ирээгүй ирээдүйд маргааштай шаналхгүй гэж. Шанд зовж явсан олон жилүүд маань ард тусарчээ. Одоо байлээ дөө. Сайхан тайван амьдрал сурыг дөө гэж.
боддог болжээ. Хүмүүсэнтэй хараад зүхлээж урсан уу, ерөөл магтаалааж урсан уу, тэр найрлаж цингэн үү, нанчилт зодтолт нь амьдрал дэвч. Амьдрал алга ирэн гэж. Одоо энэ Монголын алга хүчирхийлэл энэ төр бол ерөөсөө алга болохгүй. Угаасаа цусан дуртай ард юм. Бид хижээж ухамсар суухгүй. Тийм учраас энэ болгон шаналж зовж өөрөө хийчихсэн хэрэг юм шиг тэрэнд ингэж сэтгэлээ өвтгөж бид нар өөрсдөө хийгээгүй шүү дээ. Бид нар тэрийг хийх сэтэл ч байгаагүй. Бузар хүний хийсэн бузар нүгэлт үйлд өөрөө хөндлөнгөө шамдан мандлын одоо энийг болох хэрэгтэй. Сэтгэлийн завөр байхгүй тэглээгээ бид нар яах юм? Сэтгэлийг яаж амраа сурах вэ гэдэг нь их чухал юм байна. Дээрээс нь одоо ингээд ханьсан хань ижилдээ одоо би их нэртэй яан занзын шаардлага ч юм уу санал ч юм уу элдв долоо юм тавихгүй өөрийнхөө зөнгөөр амьдрэе гэж тэгж боддог болсон шүү дээ. За тэгээд ажил хийгээд мөнгө олно уу? Ажил хийхгүй ангаач хөвдөн үү? Дураараа гэдэг. Одоо яах вэ? Зүтгэж гүрийж байгаад бас нэг амьдралаа тогтоогоод авлаа. Одоо энэ амьдрал дотроо тар болсон уу? Тарчилна уу? Дураараа. Би ямар ч ясан чи салах уу байна? Чи тийм байна, ийм байна, чи тарган байна, тургай байна. Чи зүгээр сууж ийн тэгж ийн ингэж ийн би янз янзын юм ярихгүй яаж вэ? Ашиг өөрийнхөө хүслээр л байна. Би ч гэсэн одоо өөрийнхөө зөнгөөр л тэгт. Ажилтаа өдрөө нь Улаанбаатарын энэ захаар ингээд нэг машинтайгаа хаяа дур хурууд хайддаг ярьчоод тэг ярмааргүй болоод уцаа хажаад хөгжмөө сонсоод тамхи татаад кофего уугаал. Тэгээд энэ амьдрал руу зүтгэж яваа энэ мянган машинуудын дунд мянган хүмүүсийн дунд хин ч анзаарахгүй ингээ чимээгүй гимгүй амьдрий даа гэж бодож байгаа. Хин ч анзаарахгүй. Миний машинчлэг хүмүүсээ анхаарал татахгүй. Би ч хүмүүсээ анхаарал татахгүй. Тэнтэй. Тэгээд нэг онцгоос одоо машингүй тэгээд ингээ сайх. Дунд нь живээл. Ингээ явж ёо гэдэг. Одоо энийг чинь л одоо нөгөө нэг гэгээр л ухаард гэж яриад штэ таминэ. Өөрийгөө онцгой гэж бодохгүй, бусдаас илүү, бусдаас мундаг гэж сэтгэхгүй, дөвөйлөхгүй. Тэгээ хүмүүсийн дунд хөл нийлүүлээл ингээ явж болох юм болдгоороо болно үсттэй гэл. Болох цаг нь ирвэл болно үсттэй. Тэр үртэл төвдөөж явах вэ гэдэг. Тийм л юм руу орлоо доо. Тэрийг л одоо өдөр болгон бодож явна. Өөрийгөө амраад сурья гэж. Энийг би нэг өөрөө нэг гинт олоод ухаарчихсан юм биш л дээ. Би одоо ингээд аавыгаа их боддгийг. Хаамаа нэг тийм юм. Бурханлаг тийм хүн байсан. Дөнгөж өнөө өглөө бас аавгаа тухай яриад их нэртэйгээ яриад байж л. Миний аав болоо ер нь бол хорвоод өстө хосгүй ухаантай хүн гэж одоо би энэ мундаг эрдэмтдийг хэлэхгүй аавыгаа л хэлнэ. Маань бүх юмыг хүлээн зөвшөөрдөг, зөнд нь хайдаг тийм хүн байсан. Одоо аавынхаа тэр сайхан чанарыг өөртөө суулгая л гэж тэгж бодож байгаа. Маань бүх юмд талрахдаг. Юмыг эргээр сайхнаар олж харддаг. Тийм дотор сэтгэл нь тийм сүүв шиг сайхан. Мото зарим усууд ингээд намайг хараад аав нь ийм хүн байсан бахтаа гэж бодож байгаа. Хөөгүй манай аав надаас тис өөр хүн байсан. Тис өөр.
Би чи ерөнхийдөө ээжийн талыг их авсан хүн байхгүй юу? Ээжигээ талыг. Манай ээж маань нэг жоох юм дүрс дэрс гэсэн тийм хүн байсан. Байгаа л да одоо. Аав маань бол тийм биш. Аав манад ер нь тийм гэгээлэг тийм нэг ястай нэг нуурын мандал шиг тийм зөөлөг. Альва юм нэг агтахгүй, твдэхгүй, нэг тийм гомдохгүй, гоншхонохгүй. Нэг юмыг нэг үгүйсгэж гутаахгүй. Тэр сайхан чанарын нэг өөртөө суулгая даа л гэж. Залуу насндаа энийг ойлгодгүй байжээ. Одоо өдөрт настай аавыгаа ингэ бодглохлээр аав маань үнэхээр мундаг сайхан хүн байж тээ гэж. Гэр хороололд дөнгөж нэг Улаанбаатараас нүүж ирээл гоош хөдөөнөөс нүүж ирээл тэгээд гэр хороололд нэг хоосон хашаа хүний нэг хоосон хашаа бидрээ аваад тэгэл би нэг дүүтэйгээ би чи байшин барьж үзээгүй хүн штэ. Юусоо байшин барьж үзээгүй. Тэгэл яах вэ нэг хар дотор ухаанд байгаад байгаа байхгүй нэг байшингийн бодол. Тэгэл дүүтэйгээ нүдсээр байгаа л тэгээд нэг байшин барьсан. Тэгээд тэр нь ойлгохтой юм биш ээ. Мэдээж одоо тэгээд сайн юм мэдэхгүй юм чи хаана маань мөрийг дахир. Тэгээд яг та амхандаа сайн байшин барья гэж бодсон. Тэгээд энэ чи альва нэг юм чин бас нэг мэрэгшил байна. Бас нэг юу байна штэ энэ чин. Дадлаг, туршлага тийм юм байна штэ. Тэгээд нэг тийм байшин барьсан. Ээж маань л ястаа нэг энийг тэгчихгүй, тэрийг чигчихгүйгээр дүүв дээрийн барьсан байшин өөлөөл. Тэгж жаад аав маань шал өөрөө. Оо сайхан байна. Оо шин сайхан байшин биш. Чааваастай шин биш те. Хөдөөнөөс авчирсан нэг хуучин жижигхэн байшингийнхаа хашаа машааныхаа үхрийн сарвч боловчныхаа модыг авчирж байгаа. Тэгээд яг Улаанбаатараас нэг ганц нэг мод нэмсэн. Тэгээ ер нь бол хан маань хуучин хан манаараа хийсэн тийм л байшин штэ. Ер нь бол өөлдөг гутаадаг тийм хүн байсан бол дүүв дээрийн байшин бол гутаахад байсан. Даа маань ерөөсөө тэгээд нэг ч удаа тийм үг хийдэггүй. Ястай хоёр сайхан хүүтэй болсны ястай буян заяагаа идэлж ин да. Ястай хөвгүүдтэй хүн чи ийм л сайхан байгаа юм да. Хүнийг стай айгүй гоё ингэ сэтгэлийг өргөдөг. Манай аав хоёр бол тийм хоёр эсрэг тесрэг ястай нэг гал ус хоёр шиг тийм хоёр хүн л дээ. Тэгэл ястай нэг зөөлн хатууга иднэ гэдэг шиг. Аа маань өстө зөөлөж явсаргаал амьдралыг сайхан авч ирсэн дээ өрх. Тэгэл ийм сайхан байшинд ийм сайхан хөвгүүдтэй миний залуучууд мундаг болжээ. Миний хүүхдүүд гэл. Одоо юугаар дутах уу? Гэхдээ энэ ч одоо тэгэл одоо энэ нэг мундаг мөнгөтэй төгрөгтэй улсуудтай адилхан ерөөс тэднээс дутах юм байхгүй сайхан байшин гэж чааваастай нөгөө байшин хачинд байшин шүү дээ. Тэгэхэд ч нэг өөрхий тэгээд баярлаа сууж идэг. Бүр худлаа баярлах бүр чин сэтгэлээсээ баярлж байгаа байхгүй хөрх ядтай. Заримдаа би боддгийн аав маань амьд байсан бол одоо өдийгийн сайн сайхнаа үзүүлэхгүй гэж. Өдийгийн хүн сайн яваа шүү гэдгийг үзүүлэх байж тээ гэж. Тэгэд маа маань тэгээд тэр үгүй дутуу тийм байж байгаа тэрийг их сайхнаар харж байгаа юм чинь. Ийм сайхан байшин. 2005 онд би нэг Excel хүний хуучин Excel машин миний анхны машин. Тэгээ би одоо бүр сайн сандгийн сая 500-аар авч ирсэн. Сая 500-аар Excel машин. Хуучин Excel шүү дээ тэр чинь. Монгол хүн үнжсэн. Орж ирсэн Excel шүү. Тэгээ нэг тийм Excel машин аваад хашаандаа давхад жоод аав минь дотор суучаад гарахгүйсэн. Тэгээ бид нар аав нөгөө манай аав ч настай хүн юм чинь тэгээд халуун наран зун машин дотор сууж гардггүй. Гэхдээ ааваа орооч энэ наранд яах гэж мөгч машин дотор суугаад байгаа юм бэ? Тэггүй яах вэ? Жоохон суугаадах юм. Гэхдээ энэ үнэр танаран сайхан. Гэхдээ энэ орчин үе юм гэж ийм сайхан миний хүүхдүүд их мундаг болжээ. Чаавас аав готлоор өрөвдөд идэх. Миний хүүхэд та мундаг болж өөрийн гэсэн машинтай болчих.
Өөрийн гэсэн сайхан машинтай ийм сайхан машин нөгөөтг нь хүний хуучийг гисэн шүү дээ. Ийм сайхан машинтай. Тэгээд нэг машиныг миний машин төрөөс нэг хууч алчураар ингээ зүлгээл арчаал. Сайхан машин гэдэг. Өөрөө нэг насаараа дарга хийсэн 69-ний ар сууж явсан хүн шүү дээ. Насаараа дарга хийсэн. Өөрөө бас хувьдаа бас олон жил манайх ч Москвич машинтай байсан. Гэтэ Excel чинь Москвичиг бодвол арай сүүлийн үеийн ийм пиавар юутай солон молонтой арай дээр байгаа байхгүй арай дээр. Тэгтээ ихсэн штэ би ямар жибин суудгасан биш. Бензин суудгасан биш. Excel машин дээр орчод аамаар штэ бүр ингээ баярлаад буухгүй байгаа юм чинь. Бүр буух машинаас буухгүй. Годомжийн зөндөө машин явж байгаа. Зөндөө сайхан машинууд явж байгаа. Тэгэхэд аам миний хүүгийн машин. Миний хүү ийм мундаг ир хүн болчих гэж өөртөө машин авчихлаа штэ. Ястаа сайхан машин хүүгийн маань машин гэдэг ингээ тоосон ярьчихсан. Гарахгүй машинаас гарахгүй амч. Тэрийн бодлоор би амар өрөвддгийг хөрх юм. Маавыгаа олигтойч баярлуулж чадсангүй дээ гэж. Аавгаа өнгөрснөөс хойш мөн чиг машин солилоо доо. Тэр Excel-ээс хойш тэрнээс хойш машиныг маань аав маань харж чадлаггүй тэгээд өвчний улмаас нас орсон доо чаас. Олон жил өвдөж хэвтэрт байж тэгээ нас орсон. Тэгээд аавгаа өнгөрснөөс хойш би мөн чиг машин сольсон. Олон машины ард сууж явсан. Тэгэд хинч миний машиныг аав шиг минь тэгж ихээр ингэж хайрлаж тэгж их магтаж хинч тэгээгүй. Цаашдаач тэхгүй бах. Аамал миний хийсэн болгоныг чин сэтгэлээсээ хайрлаж, өрөвдөж, бахархаж намайг яг хүн ёсоор ингэж хүүгийнхээ эцэг хүний хайраар хүн ёсоор хүүдээ хандаж миний хүү мундаг, миний хүү ухаантай, авьяастай, миний хүү ийм байшин барьчихлаа штэ. Аав ээжээрт ийм сайхан байшин бариад өглөө. Одоо энээс илүү бид нар яах вэ? Одоо яста хүнээс дутах юмгүй сайхан л амьдарч штэ. Гэл аамад хэлдэг байсан. Чаавта тийм үү байшин гин анхлаа. Одоо бид нар нөгөө их юм амьдрал их юм үзсэн учраас одоо тэр хуучин байшин гаргахлаар хэцүү байдаг. Ийм юм л баярлж ирсэн штэ аам нь гэж. Тийм үү Excel-ийн машиныг минь хорвоод байхгүй машин шиг бодож хайрлаж өөрөө сух таягтай хүн штэ жаавс хэвтэрт сух таягтай ойр зурх явдаг байсан. Тэгээ өөрөө хөл муутай хэвтрийн хүн байж машин дээр орж гарахгүй юм. Гарахгүй тэгээ тоосыг харчаад хөрх. Тэгээ өдөө олон жилийн дараа тэр үед би тэрийг ойлгодгүй байж. Өдөө олон жилийн дараа аавхаан тэр чин сэтгэлийг ойлгож байгаа байхгүй. Тэр их ухааныг тэр их тэр үр хөвгтэн хайрладаг тэр их сайхан сэтгэлийг ойлгож байгаа. Үнэхээр мундаг ухаантай. Тэгээ юунд ч яах мөнгө төгрөг энэ төр гэхгүй. Тэтгэврээ авахлаарэ тэгэл тэтгэврийг нь хитгэн за тэр үеч нэг анхны тэтгэврч айгу баг тогтоосон шүү дээ. Төрийн минь хишиг гэл. Аапа тэтгэврээ их байна, баг байна, энэ тэр гэд насаараа сангийн аж ахуйн дарга 27 жил сангийн аж ахуйн дарга хийсэн шүү дээ. Тэгэхэд аав минь нэг анхны тэтгэвэр тогтоотой айгу баг хувьтай тэтгэвэр авч ирсэн. Тэгтээ өстө төрийн минь хишиг гэл. Болоо штэ одоо энэ олон жил ажилласныг төрөөсөө мөнгө авч ийн. Төрийн минь хишиг гэж юуч гутаадаггүй, юуч гомддоггүй тийм хүн байсан. 7 жил хэвтэрт байсан штэ. Сүүж нь хугараад хөөрхи явгнаас унж сүүж нь хугараад тэгээ тэр нь идэхгүй 7 жил хэвтэрт байсан. Тэгээ сүүж нь цоороод идээлээл өөрөөрөө шээж чадхаа байлаа дандаа катетертай. Аав нь их зовсон штэ. Тэгээ өтгөн нь хатдаг. Тэгээд өтгөнөө дандаа ингэж ухуулж яаж уддаг асар их зовлон туулж өвдөжсэн. Тэгэхэд бодлоо амьдралыг тэгж их гоё гэгээнээр олж хардаг. Өөрийн тэр өвдсөн зовлон шаналлыг ерөөсө тоочдгоо. Мөн хүүхдүүдээ заваачлаа даа гэл. Тэгж ядархаж гомдолж таансыг үсэх гэж ингэсэн тэгсэн итэр гэж эдв долоон үр зээл ямар нэг юм ярьдаггүй. Өсгснөө өрний дайны ингэж хүүхдүүдээ тамалдаггүй мөн хідэн хүүхдүүдээ зовоочглоо доо гэд.
өөрөөрөө хийж чадгаа золон жил хэвтэрд байх хэрэг чинь тэгээд нэг ойрхон Улаанбаатар руу ч явж чадахгүй тэгээд түмэ хашаан дотор тэгээд ойрхон сух таягтай тэгээд настай хүн чинь сух таягтай тэгээд ойрхондоо наранд ингээ сууж идэг. Миний нэг шар байшингийнхаа үүдэн дээр би нэг тамхитаад лайвыг сууж идэг. Яг тэр сандал дээр аав маань хамраа тамга татаад хөрх идэг. Сууж идэг. Намайг ажлаас ирэхэд тэгээд мөн хүн бүтлгүй хүн болохгүй янз янзын ажил төрөл хийгээл тэгээд олсон чинь байхгүй хажуугаар нь бас чадахгүй байж архитаар сууж муугаад амттай үнтэй хэрүүл уруул хийгээд би чинь залуу наснда бас л бүтлгүй л явсан шүү дээ. Муу аавахаа санаа зовоогоол аавасаа тамхины мөнгө гуугаал. Одоо тэгээд гимшил харуулсад дүүрэн л байдаг. Одоо тэгээд гимшлээ гэж яах вэ хүний. Ер нь ташвалбаргаа хийдэг хүмүүсээ би нэг амьдад нь хайрл гэдэг шиг. Амьдад нь л ингэж бодож явахгүй бол бид одоо ингээд үгүй болсон хойно нь яаж ч харамсаж яаж ч нөлөө сунгаад нэмэргүй шүү дээ. Таавхан тэр сайхан бурхандаг ухаалаг тэр сайхан зан авирыг өөртөө шингээх юмсан даа гэж бодож явдгийг. Тэгэл дараа нь ингээл машин тэргээ солиод арай жоохон томхон машин тэрэг аваад ийм үедээ тэгэд яг аавгаа боддөг юм бэл. Аав минь байсан бол гэж. Аав минь байсан бол аавгаа суулгаад нутг руу явах байжтэй гэж. Тэрэд нэг муу ихсэл машинтай юу нутг хөдөө гадаа явах. Нөгөөдгөөрөө тэгээд нэг халтуур заримдаа нэг халтуур хийн тэгээд заримдаа нэг хийцгүрнэ. Тэгж яваач. Ямаавасаа хойш мөн ч хөдөө явсан доо. Аавгаастаа манай аав чинь завхны тэлэмний хүн юм байгаа юм. Алхтаан шиг машин дэрэгтэй байсан бол яста нутгийн нууран дээр аваачихгүй юу. Нутгийн нууран дээр л аваачих байсан. Хүн өнгөрсөн ингэж харуулсаж гонглох юм да нөхдүүд минь. Бид ээжүүдийгээ бол их сайн хайрладаг юм уу ер нь бол. Хүү ер нь. Бид аав нарыг гал мартдаг. Ээжүүч угаасаа тэгээд өөрсдөө үргэлж хажуудлаас зүгээстэй үргэлжээ мөнх яриастай тэгэд байдаг учраас ээжтэйгээ илүү их ойрхон илүү их байдаг. Аав нар маань тэгж намайг хайрлаач намайг анхаараач гэж хэлдэггүй учраас бид аавуудаа дандаа мартдаг. Аавынхаа сайхныг юу н ойлгодгоо. Аавыгаа хүч өрөвдөөд үгүй болцсон хойно л энэ амьдралын хамгийн том нөмөр нөөлөг байж дээ гэдгийг л ойлгодог. Тэгээ гонёж яах вэ? Үрх юм. Моамн чавс. Машин тэрэг авах болгондоо л моамн байсан бол гэж боддог шүү дээ. Аамн байсан бол маавгаа суулгаад адаглаад нэг нутагт нь явж чаддгүй мó гэж яттай нэг хотоос гараад нэг холхон шиг сайхан ногоотой газар сайхан тавих байж дээ гэж.
Гарах нь уу? За наадурсан зоогоод авъя да. Амьдралаа гэж тийм амархан зүйл биш шүү. Одоо ингээд миний нэг өөдөл дэвжээл бас нэг хүний дор орохгүй, хүнд муу юм хийхгүй. Тэгээ өөрийнхөө бор амьдралыг болгож яваа маань аавын маань буян заяа гэж би боддгийг. Аавын маань буян заяа. Гулгай хийхгүй, удлаа ярихгүй, нэг хүнд өшөргөж хүний дарамжиж гутаахгүй хүн шиг амьдарч яваа минь аавын маань буян. Аавын маань заа сургасан зан авир. Юу жимс модносоо олонд хөвчээр. Өөдгөө муу хүний үрсад байсан бол ингэж яваач үгүй ч. Тэгээ юмд нэг сайхан ингэж нэг сэтгэл нь хандаг. Бага ямаа их сайхан магтаж ерөнхийдөө ингээд юм байж байгаа юм магтаал ингээл баясаал ингээ сайн сайхан болж байгаа бүтэж байгаа гэдэг намны бэлгтэй байгаа гэвэл амьдрал өөрөө аяндаа дэш явдаг юм бэл. Юм байгаа юмнуудаа голоол, ханижлээж голоол, эд хөрөнгөөж голоол, идэл хэрглэж байгаа унаа тэргээж голоол ингээд авторстаа нэг эдийн заяа готногдох шиг. Хил шаналсан, атаарсан, жөтөөргсөн ийм муу мухаал энэ зан авиртай л болдгоо юм бэл. Талархаж сурна гэж. Ихэд ухааны асуудал юм байл л дээ энэ талархна гэдэг бол. Тэний хүн бол ийм ойлгохгүй л. Манай апа тийм юу гэдгийг бүр ингээд нэг юм үзэж нүд тайлаагүй юу гэдгийг тийм нэг хүн биш дээ. Аам нь Орос сургууль төгссөн. Оросдоо бүр алмаатад
одоо энэ Казахстаны Алматад сургууль төгссөн, дараа нь Ленинградад бас мэргэжилд дэвшлүүлж ирсэн. Европын олон орнуудаар энэ чинь Баянцтай сангийн аж ахуй чинь улс 4 удаа улсын авраг сангийн аж ахуй болсон. Тэгээд энэ сумын дарга нараа, шилдэг дарга нараа тэр тухайн үеийн социалист холбооны улсуудаар аялуулдаг Болгарт явж исэн, Чехд, Германд явж исэн, Оросын бүр Курган гэдэг юм хотод хүртэл нэг сараар итэр ингэж улсын зардлаар итэр. Айгуу мундаг хөдөлмөрч маш их юм үдсэн, нүд тайлсан айхт мундаг хүн штэ. Зүгээр нэг жирийн л одоо юу гэдгийг юм үзээгүй, нүд тайлаагүй тийм хүн ерөөсөө биш. Маань бол их юм үзэж, их юм ойлгоцсон тийм хүн. Гэхдээ л ястаа нэг эдэнд хана гэдэг юм уу? Энэ амьдралыг ойлгоно гэдэг юм уу? Ямар ч юм нэг тийм шунаж, атаархаж, жөтөөрхөж, элдв долоо юм ярьдаггүй, хүн муулдаггүй. Мундаг хүн шүү дээ. Үзгийн хувьд бол зөв үнэхээр өөрөө тэгээд манай өвөөчин лам хүн тэлмний хийдийн соцч лам өөрөө багадаа бас сүмд хийдэд сууж исэн лам хүний хөгжтэй аав маань. Төвд хэлтэй, төвдөр уншдаг. Тэгээ Оросд сургууль төгссөн учраас бүр Оросоор бүр зөв Монгол хэлшгээ бүр ус цас. Тэгээ айгуу гоё бичдэг, хичээнгүү нямбай мундаг хүн манай. Ээж маань жоохон салан бадан хүн л дээ. Аав маань бол амар нямбай. Цэвэрч нямбай, цэгцтэй. Тэр зан чанараас надад бас байдгийг. Би бас хитрхээ бас ингээд нямбайлах гад хитрхээ бас ингээд яах гээд байдгийг. Аав маань тийм нямбай айхтар хүн л дээ. Юм дээр. Тэгээ бүр ингээ хэвтэрд байж байхдаа англи хэл мэл үзчихсэн хүн шүү дээ. Гэхдээ та англи хэлээр яах гэж байгаа юм. Гэхдээ яах вэ? Зүгээр байж байгаа нэг бас нэг энэ хэл мэл сураад авчий гэж бодоод даал гарцсан байж байхдаа англи хэл үзчихсэн хүн шиг зүгээр хэвтэж яхаар гэж зүгээр байж чаддаг. Англи хэл үзээд байгаа юм чи. Тэгээд ингээд юуг айгүй их ном уншдаг. Тэгээд бүр юу уншсан байгаа байхгүй юу? Библи уншсан байгаа байхгүй юу? Библи уншчихсан. Тэгээд ямар сайн дээ биднээсийн доог давхуу болж байгаа юм. Өөрөө бол бурхны шашинтай хүн шүү дээ. Намын мундаг гişүүн хүн шүү дээ энэ чинь. Нам нь бурхны шашныг хориод авах чинь өөрөө бурхны шашинтай. Тэгээд нэг өдөр тэгсэн чинь Иесус бурхан минь итэр гэсэн ярьсан сууч. Гэхдээ та ч одоо ингэ битээ бурхнаас ураад байл да одоо гэх. Бид нар ч бич нийлээ ирэх өссөн шүү дээ. Аавдаа хэрхэлдэг. Тэгэл. Та ч одоо буддаач гэж нэг яриад, Иесусч гэж нэг яриад одоо тэг буддаа бурхан ч гомдоод одоо таныг яан шүү гэдэг. Гэхдээ тэгэд адилхан бурхан шүү дээ. Энд нэр нь л өөр болохоос адилхан бурхтууд шүү дээ. Тэгэл одоо энэ чинь л яах вэ? Тэгээ наг хөхрөөл тэгээ сууждаг. Тэгээ инээгээл. Тэгэхдээ өөрийгөө бодохдоо аавшгэ байна гэж та. Мэдхгүй 70 наснда аавшгэ болж магадгүй л дээ. Тэгээ үдээ 50 наснда бол би аавшгэ байж та. Бараадахгүй байна. Аавхан тэр ухааныг аавхан тэр ууж сэтгэлийг. За ажил руугаа орё доо манах. Тэгээ муу аав наргаа бас уучиж өршөөж тэгж яваарэ. Биний нэг өнгөрсөн нэг бичсэн шүлэг байгаа шүү дээ. Аав минь архичин байсан гэж. Миний аав бол хизээч арх уудаггүй. Аав маань арх шуудаггүй, тамхич татдаггүй. Ер нь манай гэр бүлд арх уудаг тийм юм байхгүй. Аав ээж минь хоёулаа арх дарснаас хол хөндий. Би л одоо тэгэл хар багаас 15 настай гэрээсээ гарч яваад тэгэл энэ тамхи арх янз янзын юмрууд би орсон. Дэндүү балчир насанда 15 наснда энэ амьдрал руу орчихсон учраас би ингээд амьдралын янз янзын юм үзсэн. Арх дарс тамхи мамих тэгэл энэ салат нэлээ зовлон зүтүр зодоонуудээ ингээд бүх юмудыг туулчихсан. Би бол гэргэн дотроос хамаагүй юм сонир эдэртэй амьдрал дээр явцсан хүн л дээ.
Аав маань бол ямар ч тийм хорт зуршил муршил янз янз юм байхгүй. Огт арх амсдаггүй уудаггүй тийм хүн шүү дээ. Тэгтээ би аав маань архичин байсан гэдэг шүлгийг би яагаад бичсэн бэ гэхээр олон айлын аавууд арх дар сууж байгаа. Муу нэртэй явж байгаа. Олон хүмүүст үзий ядагдж байгаа. Гэхдээ л аав хүн гэдэг бол тэр архины ард аавын сэтгэл бас байж л байдаг байхгүй. Эдгээр тэр архиа яагаад угаад байна вэ? Энэ зовлонгоо тоочгүйгээр дотор сэтгэлдээ хадгалж жаахан ч гэсэн давчсан сэтгэлийнхээ цангааг архинаас хайж иж болно шүү дээ. Тэгэхээр тэр архинд нь биш аавыгаа бодож яваарай. Архин нэг хаяач гэсэн алгасаад аамын шүү дээ гэж бодож яваарай. Алдцсныхаа хойно бид нар харамсдгийг шүү. Тийм утгаар л бичсэн. Яг вэ арх удаж гисэн аамын шүү дээ гэж. Тэрнээс би өөрөө архины зовлон үзчихээ тэгж архины гэр бүлийн зовлон үзчихээ тэгж бичээгүй л дээ. Манай гэр бүл бол ямар ч архины асуудал байхгүй.